Сайн байцгаана уу? Гэргийн харилцааны тухай подкастын маань 6 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Тэгээ өмнөх дугааруудын маань сонсоод subscribe хийн, лайк, share, comment үлдээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ эхнэр нөхрийн хоёулангийнхан дуугаалаг тэнцвэртэй өргөх зорилготой нөхөртөөгөө хийдэг дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ энэ удаагийн дугаараараа хэдийн нэг гэрт амьдарч байгаа ч гэсэндээ хос хоёр одоо тус тустай өөр өөрийн гэсэн одоо оюун санааны болоод хувь хүний хөгжлийн одоо өөр үе шатууд тавьж яадаг шүү дээ. Тэгээд энэ маань одоо харилцаанд хэрхэн нөлөөлдөг. Тэгээд энэ өөр үеүүдтэй хэрхэн зөв бие биенээ дэмжих сорих талаар өнөөдрийнхөө подкастнда ярилцахаар шийдлээ. Тэгээд энэ хүү дугаар маань та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сайн аа. Сайн. За өнөөдрийн хоёулыг ярих байгаа сэдв болохоор одоо хувь хүний хөгжлийн ялгаатай үе шатууд. Тэгээд тэр хоорондын зай ихсэх тусам харилцаанд яаж юу насуудын харилцаанд яаж нөлөөлт юм бэ? Сайнаар нөлөөлөд байна уу? Эргээр нөлөөлөд байна уу гэдэг талаар ярилцъя гэсэн тийм. Миний харийн талаар юу ямар хөө үзэл бодолтой байна? Юу гэж бодож байна? Миний анзаарснаар бод яг хуу чиний интро дээр хэлсэнчлэн хүн болгон өөр өөрснөө гэсэн замаар явж байгаа тий. Тэгээ мэдээж тухайн зам нь хоёр үр дэшээ яваад ивэл угаасаа харилцан зөрүүр нөлөөлнө. Гэр бүл юм чи нэг чиглэлрүүл явах гэдэг л угнаал тий. Тэглэв яг хуу. Одоо болдог бол үнэхээр ингээл гараасаа хөтөлцөөл бүх юм дээр яг ингээл зэрэг ингээл яваад байгаа юм шүү дээ. Гэтэл нөгөө талд нь тэг боломж байдгүй. Яагаад тэгэхээр нэг гэртээ хүүхдээ харах болдог, хүмүүжүүлэх болдог, тий. Гэр орон болгох болдог. Дүүд нь гараад ажил төрлөгээд мөнгө болох болдог, тий. Тэгэхээр тэн дээр миний зүгээр анзаарсан бас нэг юм нь хоёр тустай замаар явахтаач биш. Хамгийн их төвөмөл байгаа юм миний анзаарснаар бол нэг нь яваад нэг нь явахгүй байгаа. Тим жишээ нэг их харагдаж байгаа. Чивтэр амьдрал дээр ч гэсэн тийм үр жишээ бис юм шиг санагдаж байгаа байхгүй. Тийм шүү дээ тий. Тэгэхээр тиймэрхүү талаар яриулаг айгуу гоё юм байна гэж бодсон л доо. Тэгэхээр хоёулагийн амьдрал дээр юу ямар жишээ гарсан бэлээ. Тэгээ хоёулаас тэр талаараа хүмүүстэй хуваалцъя гэх үү. Тэгээ. Чи дээрээ үед бол нөгөө тийм жишээ бол зөндөө байгаа тий. Алийг нь ярих уу? За тэгтээ хайрын бодлоор бас юм байгаа байхгүй юу? Нөгөө оюун санааны хувьд ингээд битээр ингээд амар юм хоёр өөр хүн байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас тэр оюун санааны хувьд бас өөр төвшөнд байгаад байгаа чи өөрөө бас хүний өөртөө итгэл бас нөлөөлөд тэр өөртөө хэр итгэлтэй байгаа гэдэг чинь харилцаанд бас одоо өөртөө итгэл муутай байгаад юм бол харилцаанд сөргөөр нөлөөлөд нь шүү дээ. Тийм сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагтаад байгаа байхгүй юу? Тийм болохоор ер нь бол одоо яаж тэрэн дээр бие бинийгээ дэмжиж одоо тоцроод байгаа нэгнийгээ чирээд явна гэхээсээ илүүтэй яаж бие биендээ харилцан тусалж дэмжиж нэгнийгээ чиглүүлээд нэг нь төрүүлж явж байгаа юм бол араас нь спорт ингээ яаж эрэг явах вэ гэдэг талаар бол аюу их ойлоос ярьж байгаа шүү дээ. Нэр нөгөө түрүүн хэлсэн жишээ гэдэг дээр бол хайр болох нь алдартай Филиппиний хаа жишээгээр хэлж байгаа л да тий. За би болохоор нөгөө хүүхдэд төрүүлээд гэртээ 2 жил гарын суусан. Тэгээ манай нөхөр болохоор угаасаа тасралтгүй ажиллая гээл карьер нь өсөөл яваадсан тий. Би болохоор гэртээ бас зүгээр суухгүйгээд анх бас нэг 11 онд 12 онд юу гэдэг гэсэн Америкаас бараа ачраад тэгээд Америкт хувцсны онлайн дэлгүүр анх ажиллаж гисэн тий. Тухайн үед бол бас айгүй нийтдээ онлайн дэлгүүр мэлгүүр хэр хүмүүс ойлголцож юу нэг ахсан тий. Цоо шинэлж байдаг. Цоо шинэлээд гэсэн дээ. Тэгэл тэгж хийгээд мэдээж хэрэг би санхүүгийн хувьд бол өөрөө биеэ даасан. Айгүй биеэ даасан байдалтай ер нь их чөлөөтэй юм бол байсан. Гэтэл яад ч юм дэ нэг удаа нөгөө өмнөх дугаар дээр бас ярьсан шүү дээ. Манай нөхөр юу саксны менежер хийдэг байсан гээд багийнхаа. Тийм тэнгууд нөгөө нэг удаа тэр нөгөө хоёр гадаад тоглогч манад нөгөө цагаан сараар ирээд манад ирсэн байхгүй зочноор ирээд тэгээд би болохоор нэг хоол хийгээл зөвхөн үйлчлэл үүрэгтэй болчихж байгаа. Тэгээ харилцаан ирээнд юусоо орж чадахгүйсэн. Яагаад гэвэл би нөгөө англи хэлгүй байгаа шүү дээ. Тэгэл манай нөхөр англи хэлтэй. Тэр хүмүүстэй ингээл яриад чөлөөтэй байгаал амар ингээл гоё байгаа байхгүй. Тэнгүүд би ингээл хүүхдээ өхүүлж байгаа нь ч өрөөрөө орж алга болчихвол. Тэгээ тэр нь болохоор хүүхдээ өхүүлэх гээд байгаа даач биш зүгээр л тэр ярианд орж чадахгүй байгаа. Тэгээд амар юм awkward тий нэг юм эвгүй хүнтэй яаж ярихаач мэдгүй тий. Эсвэл ярианы англи хэл байхгүй. Тий. Тэгэл зүгээр нөгөө хай гэхээс ашгүй болчихж байгаа байхгүй тий. Тэгээ нэг гэрийн үйлчлэгч ингээл нэг юм сонирн байж байгаа л тэгэл тэр хоёр хүнийг явуулсан. Тэгээ тэр өрөөнд ингээд нөгөө нэг хүүхдээ өхүүлж байгаа нэртэй өрөөнд ингээл хүүхдээ тэрвэл ингээд саадуулж байгаа байж байгаа үедээ юу мэдэрч исэн бэ гэхээр нэгдүгээрт би бол тэр бол намайг миний бүр ингээд өөртөө итгэлээ бүр ингээд цөм хөшгөлөөл ороод ирсэн л гэхэд ер нь бол амар болно л доо. Зүгээр л хүүшээ яриулдэ чи юу болж байна те. Вау. Төрчин ингээд гадаад хүмүүст иймээрээ суучтал чи ингээд орж чадахгүй чи ярианаас ингээд шууд гадуур үлдчихэж шít. Чи зөвхөн англи хэлгүй байгаараа л гэдэгтэй тэр ингээд миний бүр өөртөө итгэлээ ингээд бүр амар ингээд ослогоод тий би бүр бодоход хүрч исэн байхгүй юу. Тэгээ ваа би чинь нөхрөөсөө бүр ингээд айгу хоцроод тасраад яваад байгаа юм шүү дээ. За ингээд удахгүй ингээд гадаад
найзууд нь одоо Америкаас ингээд ирээ. Тэгтэл одоо аялал зугаалгаар явах болохоор би одоо яах юм бол ингээл байж байгаа юм бах та гэл тий. Бүр амар олон сонин юм бол бодогддог юм бэл. Тэгээд нөө нэг бас тэрэн дээр бас нэмээд одоо англи хэлэн дээр л гэж ярихад л бүр юм тий ялгаа гарч байгаа тий. Гэтэл маань нөхөр бас нөгөө нэг Америк яваад жишээ нь одоо янз янзын өөр төрлийн зөндөө бол экспириенс үзсэн байна шүү дээ. Тэгээд тэрийг надад ярихад би бас ойлгохгүй. Тэгээд нөгөө нэг соёлын ялгаа үсэт юм байл тий. Тэгээд нэг хоол хийгээл санаачлан тэрийг би мэдэхгүй байх жишээ ч юм уу тий. Тэгмүүд нөгөө англи дээр ороод хай гэхэд англи хэлгүй ч юм уу. Гэл ингээл амар их ялгаанууд үсэт зөндөө олон соёлын ялгаа. Тэгээд тэр ингээ ялгаа ингээ жоо холдоод ирэнгүүт миний өөртөө итгэл ингээ байхгүй болж. Хэдийгээр бид хоёр ингээ цогтой хөдөө өссөн амар олон жил цуг байсан ч хэлээ гэсэндээ тэнд ингээ ялгаа өссөн тий. Ялгаатай болж эхэлжсэн дээ тийм. Тэгээ би бас яж хат нөгөө гэртээ суудсан. Тэгээ хүүхдээ харцсан. Хичнээн мөнгө олоод байгаа. Санхүүгийн хувьд өөртөө ихтэй байгаа хэрнээ оюун санааны хувьд хүн чинь ингээ дотроосоо хоосон оргиод юм мэдхгүй байх. Хүнээс ингээ хоцорж байгаа. Яг дэрэгдэх хүнээсээ хань ижлээсээ хоцорж байгаа мэдрэхээр нэг л юм амар тухгүй. Эсвэл үнгээр тухгүй л мэдрэмж өгд юм байлаа. Тэгээд нөгөө харин шууд би өрнө гадагшаа явж жоохон англи хэл сурлаа. Гэтэ. Тэгээд нэг хичээгээд байгаа нэг ток инглиш энтертэй. Хүүхдээ харж байхдаа амандаа л өөрийгөө хөгжүүлнэ гээл ток инглиш энтертэй өглөө өөрний 2 цаг маг яваал өөрийгөө ингээд сатааруулаад амандаа аягүй хичээдэг лсэн л да. Гэтэл нэг л болохгүй байгаа. Нэг л бүрэн төгс болж чадахгүй байгаа санагдаад. Тэгээ Филиппин явах шийдвэр гаргаад тэгээ маань хурч гэсэн аягүй заахан дажгуулж хасан тий. Тэр үед чанд яг ямар мэдэрч би чанд тэгж хэлээд шууд шийдвэр гаргаад явлаа гэхэд надад л амар шок юм байсан. Мэдээж би бүр гайхаад бараг жижиг плит авцсан байсан баха намайг орой ажилласан ирсэн чинь тэг яг тохоо үед анзаарсан зүйл нь болохоор нэрээ эн чинь тэг бид нар бас ингээд би ингээ их нэрээсээ гэртээ байгаа хүүхдээ харж байгаа хүүхдээ өсгөж байгаа ч гэсэн тэг бас хажуугаар нь сурах хэрэгтэй ингээл супер байх хэрэгтэй гэж би амар пуш хийгээд байгаа юм шиг үстэй тий. Би энэ хүнд боломжийг өгж байгаа юм уу гэж өөрөөсөө амар асуугаад. Гэхдээ энэ ч өөрийнхөө төлөө Филиппин явъя тий. Бүр ингээд чал өөр бодолд нь орж байгаа шийдвэр гаргаж ирсэн тий. Надад амар сонирн байсан. Над мэдээж хэцүү байсан ч гэсэн биээс өмнө ингээд өөрөө гадагшаа яваад үзсэн. Зөвхөн ингээд очих нь өөрөө англи хэлтэй ч чухал биш. Очоод юу үзэж хардаг, замдаа юу болдог тий. Очоод сурч хацдаг юу болдог би өөрөө бас англи хэл гадагшаа явж сурч байсан. Болохоор амар сайн мэдчих واخхой. Өөр олон орны хүмүүстэй уулзсан учир нь гэл амар сонин штэ тий. Тэр экспириенс нь л амар exciting. Тэр экспириенс нь л өөрөө хүний бодол санааг амар нээдэг юм шиг, хүний мэлмийг тэлдэг юм шиг тий. Хүнд илүү олон зүйл бодогдуулдаг юм шиг, хүнийг ингээд дэлхийн бусад залуучуудтай авчид мигийг нийт шууд тавьдаг юм шиг санагддаг байхгүй. Миний өөр яг гадагшаа явсан чинь яг тийм байхгүй. Гинт Америкт ирэл баахан гадны оюутнуудаа сурсан чинь бурхан минь чи дэлхийн бусад миний насны хүүхдүүд ингэж амьдэрт юм биш үү? Ийм юм ярьж, ийм юм сонсч, ийм юм өмсч тий. Ийм юм уншд юм биш үү гэдэг тийм бүр юм сонин юм амар сонин үйл нийсэн. Бүр дандаа тэр анхны тэр аахаа моментод бүр амар шок юм тий. Тийм шүү дээ. Гэтэл тэр яана би чинь яаж байсан бэлээ, юу хийжсэн бэлээ гэл ингээл тэгэл өөрийгөө харж эхэлдэг ч юм уу тийм тойл болж байгаа шүү дээ. Тэгээ би тэрийг өөрөө амар мэдчихсэн болохоор тэмчсэн л дээ. Хичнээн шок юм байсан ч гэсэн. Шок юм байсан ч гэсэн. Нөгөө талд нь юу би ингээд хоёр настай хүүхдтэйгээ цугулдах юм уу? Тэр нөр амар тий амар шүү дээ. Тий чинь 7 хоногч хүүхдтэйгээ бүтэн өдөр шөнөгүй харж үзээгүй юм шүү дээ. Тий шүү дээ. Хичнээн өдөржин ах сайн бүтэнсэн цуг тэгэл оройдоо цуг байдаг ч гэсэн тий. Цуг яг хойлохнаа байж юус үзээгүй тий. Тэгээ амар хэцүү байсан ч гэсэн дэмжсэн. Тухайн үед дэмжсэн шалтгаан одоо эргээд харахад би тиймэрхүү зүйлүүд бодож ирсэн байна тий. Гэж бодож जैन тэгээд хэцүү байсан тий чамайг явуулчаад оройн хойлох нь хүүхдийг хойлох нь гэж амар хэцүү 2 3 хоногт ямар хэцүү байсан гэж бодно. Хэцүү байсан л та тий. Тэр үед яг нэг би бас хуваач хийж байгаа юм шиг тий хүүгээ жоохон томорхоорч явд юм билүү гэл ингээл өөрийгөө эмгтэй хүн бас хааш нь тавих гал хийдэм юм билээ тий. Тэр үед бас ингээл өстой одоо зүрхээ чангална юугаа чангална гэдэг лээ. Тэрийг тий бүр ингээл бүр сэтгэлээ ингээл мэдээж хэрэг бол тий мам гилт гэдэг чинь амар том зүйл идэв ш тэмхтэй хүний хувьд бол тий ингээл 2 настай хүүхдээ орхиод явна яана гэл санаа зовно мэдээж нөхөртэй санаа зовно тий энэ хоёр манайд чаддаг л байгаа гэл тий мэдээж хэрэг чамд итгэхээс өөр аргагүй тий бас өөрийгөө бас бодхоос өөр аргагүйсэн л тий үгүй одоо л би өөрийгөө бодохгүй бол болохгүй юм биш тий гэдэг бүр ингээд бүр тээцэн тий тэгээ бүр хүчээр ингээд заа өөрийгөө тэр позишн тавиад бол явах шийдвэр гарч над ч гэсэн амар байгаагүй. Ер нь хин хинд нь л амархан бол байгаагүй. Гэхдээ тэр хэцүүг бол даваад гарцсны дараа бол амар гоё юм. Тийм миний бол бүр өөртөө итгэл бол бүр хэдэн хувьч нэмэгцээ л одоо бол хэлж чадахгүй л юм тий.
Хэдэн сар боллоо? 4 сар болсон. Тэгээ 6 сар болно гэчээд тэгээ 4 сар болоод ирсэн. Ер нь 4 сар бол ер нь хангалттай байдаг. Филиппин гэснээс ер нь бол тэгдэм байлээ. Япон одоо араб марабын их очиж сураал. Тэгээ нэг 2 сар болоод 2 сар нэг жоохон нөгөө А Б те онгоцны англи хэлмэл гэж ярьдэн шүү дээ. Тэр нэг жоохон юмнуудаа сурч авч байгаа л тэгэл ерөөсөө цаашаа Америк те Англи Австрали руу яваал цаашаа үргэлжлүүлээд ер нь сурд юм билээ. Тэрнээс тэгж амар их удтгүй юм билээ л дээ. Тэгээ би ерөнхийдөө бас бодлоо өөрчлөө 4 сар болж байгаа үрээд ирсэн. Тэгээ нөгөө Филиппинд ч аялах амар гоё боломжтой. Тэгээ хамгийн гоё юм нь шүү дээ. За зүгээр төрөөлөө гэхдээ шүү дээ. Хамгийн гоё юм нь би ч нөгөө нэг өдөр шөнөгүй гэртээ байж байгаа тий. Тэгсэн мөртлөө очингууд чиний хувцаж угаагаад өчнө. Өрөөгийн чинь зэрэгчж байгаа тий. Тэгээ хоол билээ. Өдрийн 3 хоол билээ. Тэгэл ерөөсөө жимс ногоо. Тэгээ хацаан бүтэн санд нөгөө бусад гадаад орныхоо оюутнуудтай нийлээл ерөөсөө арлуудаа аялаа авч. Тэгээ нэг 100,000 төгрөг 120,000 төгрөгөөр чи ерөөсөө 4 одтой зочиж бодолт ч юм уу хоноол өглөөний цагт амар гоо даалгаа ирдэг. Амар хямдхан. Тэгэл ерөөсөө байнга аялал. Тэгэл татхаараа шавуулаад аваа. Тэгэл би чинь бүр юу бүр нөгөө нэг өөр хүүхэд баг хайны ижилтэй ч юм уу гэмээр чи ганц бидэл хүмүүс бүр амар шоконд ороод хүүхэдтэй гэл хөртөө хүүхэдтэй гэхээр вау гэл нөгөө нэг японочууд ч юм уу гадныхан ч орой гэрэлдэг биднийхаар бол орой би чинь тэгт чинь нэг 26 лотол явж байгаа шүү дээ. Тэр үе тийм л байсан санаж чинь. Тэнгууд хүүхэдтэй гэл тэгэхээр хүмүүс бүр амар шоконд ороод яаж орхиж ирдэг байна гэл амар гайхаал те. Зүгээр тэр нь бүр ер нь нөгөө нэг очиод бүр ахуугаас тэр чигтээ бүр ингээд бүр 360 өөрийгөө эргүүлсэн л дээ. Шууд тэг ямар ч нөгөө монголчууд байдаггүй, ямар ч хүн байхгүй тийм газар очиод тэгээд ерөөсөө хоол моол хувц ахуугаас шууд холдоод зүгээр аялал сураал амар гоё хүчтэй. Тийм 4 сарыг өнгөрөөсөн. Тэгвэл одоо чинь мэдээж англиас сурсан байгаа тий. Тэр үед би ч юм нэг юм асууж байгаагүй л тий. Тэгвэл оюун санааны хувьд чинь яг ямар өөрчлөлт чамд ирсэн тэр үед одоо эргээ харахад ямар өөрчлөлт төрчихсэн байж байна. Оюун санааны хувьд үгүй ер нь нөгөө яг л нөгөө нэг минийэр түрүүн яг хэлчихсэн шээ. Бусад хүмүүсийг хараад бүр амар их ингэж шоконд орд юм бэл. Ер нь вау энэ гадныхан чи би ингэж авч явд юм ба шүү дээ. Вау нэг хоолны нэр хүртэл мэдэж авах амар сонирхолтой. Тийм шүү дээ. Тийм зүгээр нөгөө нэг ингээл энийг ингэж идт юм бэ, ийм соёлтой юм байна гэл те. Тэгэл тэр өөр хүмүүсээс өөр соёлын сонсоол те. Тэнгүүд Япон охтууд ингээл амар айдуухан намуухан ярьж хахт. Тэгээ би л нэг Монгол гэсэн зэрэг чанга нэгэл чанга яриад тэднэрээс тэр нөгөө жижиг соёлын хүртэл сурч авч байгаа те. Оюун санааны хувьд бол айгүй олон ингээд нээлтүүд тэгээд цаашаа амар юм өргөн замаар юмыг олж харах тийм хүсэл үүсэлтэй. Тийм зөндөө олон тэмүүлэлтэй болоод ингээд цаашаа очиод гадагшаа явъя, тэгж цаашаа суръя, ингэмээрэн тэгмээрэн ингээд маш олон юм хүсэл мөрөөдөл тэгээл амар олон зориг тэгээл ирсэн дээ ер нь бол. Тэгсэн тий. За харин л бүр бас баахан ярьчих шиг боллоо. Нэрөө тэгээд зөв миний анзаарсан ярилцмаар байсан бас нэг зүйл нь бас хүмүүстэй хуваалцмаар байгаа зүйл нь ер нь бид нэгээ дэмжиж одоо зөвхөн дэмжиж ийн гэдэг нь өөрөө бас ч үгээр ярих гэдэг цорынгаа зүйл биш те. Нөгөө талд нь яаж зөв сорих вэ? Тэ. Тийм нэгээ сайжрахт нь яаж зөв сорих вэ гэдэг. Тэгээ зөвхөн миний зүгээр амар ингэж бодсон тэгээ надад амар таалагдсан нэг зүйл нь болохоор бид нэр ер нь бие бинийгээ зөв сордг юм уу тий. За яг хөө дэмжинэ гэдэг бол мэдээж зөв дэмжинэ гэдэг нь өөрөө тэр хүн сайжрахад тэр хүн юу хүсэж байна тий. Одоо чимнэр Филиппин явахыг хүссэн тий. Би тэрийг чадчих нэгээрээ над чинь хэцүү байх нь хамаагүй би тэр хүний хувь хүний үед ямар чухал вэ гэдгийг би өөрөө ойлгочихсон учраас зөв дэмжиж чадсан байгаа байхгүй тий. Гэтэл би ойлгоогүйсэн бол тий. Үгүй өчнөө олон мянган шилтгаан гаргаж иж болно шүү дээ. Юу гэсэн үг би хөөгч 2 хонцтой байна тий. Юу гэсэн үг би ажил ихтэй байна тий. Юу гэсэн үг би чи зөндөө мөнгө штэ ч гэх юм уу ингээл амар олон шилтгаан гаргаж иж болно шүү дээ. Ингээд энэ чинь том 3 шилтгаан шүү дээ. Тий. Гэтэл тэр болгоныг тооохгүйгээр тий. Зөвхөн чамайг бодож исэн болохоор тий. Тэг нөгөө талд нь зүгээр чамд одоо кредит өгөхөд тий. Чамд ингээд оноо өгөхөд чи өөр хөндлөө аягүй сайн босч зогссон байхгүй. Тэ чи өөрөө хөндлөө амар зөрөгтэй байсан болохоор тэр нь өөр амар үнэлмээр тэ чи өөрөө бас үгүй би яг явмаар байна тэ би яг одоо өөрийгөө бодмоор байна гэж хэлж байгаа нь өөрөө нэрийн хүн хэр явмаар байгаа юм байна тэ чиний нөгөө зөрөгтэй байж чадсан чинь өөрөө айгүй мундаг байсан тэр үед тэ тэгэхээр бид нэр ч гэсэн өөрсний хөдөлгөөнд тийм зөрөгтэй байх нь айгүй зүйл эмэгтэй хүний үед зөв миний анзаарсан чиний бас хэлдэг зүйл нь тэр мам гівэлт гэж яриад байгаа шүү дээ. Нэг ээж хүний тэр нэг инэнгүү сэтгэл байгаа шүү дээ. Өөрийгөө дандаа хойш нь тавьж
Тий. Бусад зүйлүүдэнд урд нь тавьдаг тий. Эмэгтэй хүнд угаасаа байглаасаа заяцсан бид юм шиг байна. Тий. Тэр бэлбэр. Эрэгтэй хүн бол тийхгүй шүү дээ ер нь бол. Тэгээ миний аягүй бол одоо өөрөөсөө анзаардаг зүйл нь би ер нь хөвчлө өөргөө бодд юм байна гэж боддог байхгүй. Би ер нь ямар нэгэн зүйл хийхдээ эхлээд нь өөргөө бодд юм байна гэж боддог байхгүй амарсан. Тэгээ нэг чиний яагаад эмэгтэй хүн яаж тэгэж өөрийгөө хаашин тавьж бодд юм бол гэдгийг би ерөөсөө процесс гэж ойлгож чаддаг байхгүй. Тэр чинь эмэгтэй эрэгтэй хүний ялгаа шүү дээ. Харин тийм. Тэгэхээр тэрийг аягуулсан ингээ ойлгодог болох нь айгуу чухал байсан л та надад. Тэгж тавьдаг эмэгтэй хүн өөрхөн төлөө ингэж босч ирээд те өөрхөн төлөө зоригтой энийг хэлж штэ. Тэгэхээр би энийг нь дэмжихгүй болохгүй штэ гэж сэтгэл төрж байсан болохоор би айгуу сайн дэмжсэн юм шиг санагдав. Хинрүү чинь тэгээд нөгөө өөрийгөө ингэж хаашин тавиад өөрийгөө дандаа хоёрдугаар тавих гээд байдсан шүү. Тийм болохоор одоо нөхрүүд нь илүү те зоригтой бай зүгээрээ гэд ингэж илүү зоригжуулж байгаа те. Тийм бол тэд нар чи илүү сэтгэл амгалаа. Зүгээрээ чи 50 яваад сураа. Зүгээр харин хүүхдээ 2 4 сар 5 сар 6 сар харнаа гэд илүү тэг зоригжуулж байгаа юм бол задуулж бас сэтгэлэн тайван ямар нэгэн зүйлийг хийхэд бас айгүй тэмтэй те. Яг зөв. Тэг эцсийн дүндээ тэгж зоригжуулаад эрэгтэй хүн өөрөө өөрийнхөө үр хариуцлагыг өндөрсгөөд те эрсдлийг үүрээд зарьсалж байх вэ те. Үүрээд ихнэрээ тэгж явуулж байгаа нь өөрөө эргээд эрэгтэй харилцаанд амар сайнаар нөлөөлж байгаа байхгүй. Тийш те илүү бат бэх болгоод те. Илүү яах вэ. Тэрэн дээр бас ирчүүд маань бас зоригтой байгаасай те. Ихнэрийг илүү одоо тийм нөгөө чаленж гэж яриад байгаа сориод байгаа шүү дээ те. Тэр нүр ихнэрийг ингээд зөв сориосоо те. Зүгээр чи инг хийхээ оронд чи ингэж хийхээ оронд чи яамаар вэ те. Чи чамд яг юу мэдрэгдэж байна. Чи энэ яг өөрийгөө бодоод байна уу? Чи эсвэл өөр бус хүмүүсийг бодоод байна уу? Чи өөрийгөө нэгдүгээр тавьж чадж байна уу гэж асуудаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө миний ярих гэдэг зүйл нь яаж зөв дэмжиж яаж зөв сорих вэ нэг гэдгийг ярих гэдэг байхгүй. Тэр яг надад нэг хүмүүсийн гаргадаг алдаа нь өөрөө яг юм пуш хийдэг, шахдаг юм шиг санагддаг байхгүй. Тэ. Энэ нэг юм ном байна чи унш. Тэ. Би нэг юм ном уншсан, надад амар таалагдсан, чи энийг унш гэдэг ч юм уу тэ. Эсвэл би ийм сонссон, чи энийг унш. Зөвхөн хосуудын хооронд ч биш. Оо яа, өөр бус хүмүүсийн хооронд. Зөвхөн хосуудын хооронд биш, өөр бус хүмүүсийн хооронд амар гардаг зүйл шүү дээ тэ. Энэ ингэж чи энийг сонс. Тэ. Гэтэл энэний цаана юу болдог вэ гэхээр надад таалагддаг ном одоо чинь Жако Веленкийн ном ч юм уу Дэвид Когенсийн ном ч юм уу яг чи дуртай л да тэгсэн ч гэсэн миний дуртай миний надад таалагддаг зүйлс чам таалагдахгүй шүү дээ. Тийм. Тэгээд ихвчлэн бидний нөгөө тийм өөр таалагдсан зүйл нь бус хүмүүс таалагдана гэж боддог болохоор бус хүмүүс рүү амар пуш хийгээд тэрний тухайн хүнийг амар юу байдаг юм шиг өдөөдөг дургууг нь хүрдэг юм шиг. Одоо жишээ нь ингээл та би чинь мөнгөний тухайн нэг ном уншия те. За яаж санхүүг эрчтэн төрхөө. Одоо чинь Dave Ramsey уншил та те. Амар дэлхийн ингээл олон санхүү хүнийг санхүү эрчтэн төрсөн. Тэгээ би Dave Ramsey-гийн номыг за би нэг struggle хийж явж байгаа нэг найстай бэлтгэл та те. Тэг очиод авчиж өгөөд миний найс энийг унш. Чамд хэрэгтэй. Энэ чамд тавих хэрэгтэй гэвэл тэр хүнд айгүй мох байхгүй. Тэгээ яад гэвэл тэр хүн уучраа олох гээд явж штэ санхүүг өвдөрчлөнд хүрээгүй явж штэ те. Гэтэл би очиод чиний санхүүч болохгүй байна. Чинийг унш гэж байгаа нэг айгүй мох байхгүй. Ер нь бүдүүлээд тэр нөгөө хөвчлэн нөгөө бусдад нөгөө босаа харилцаа тогтоож байгаа шүү дээ. Чи энийг чадахгүй байна. Тэгээ би чамд хэлэх хэрэгтэй хүн гэ дээрээс нь доош нь харцаад маа чи энийг хэрэгжүүл чи энийг унш энийг үз хар гэж байгаа нөгөө хүнтэй босаа харилцаа тогтоогоод ер нь хүнийг бол нэг ясанд бол дормжилж байгаа байхгүй. Тий. Ер нь үл хүндэтгэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүлээж авч байгаа хүнд нээжээж таатай байдаггүй. Тийм болохоор нөгөө спорт чаленж хийхдээ чи өрөөл үлгэр жишээ болно. Тэр л хамгийн зөв. Битэрийн хувьд бол хизээж би энийг уншлаа чи одоо унш гэж хэлдэг те. Зүгээр л тавьчихдаг. Тэгээд миний хувьд болохоор нөхөр мэдээж эрэгтэй хүмүүсийн ном аягүй уншдаг те. Би хаяа тэр номнуудаас нь зориудаар сонгож уншдаг байхгүй. Яагаад гэх юм бол би нөхөртөөгөө адилхан бодол санаатай баймаар байна те. Тэр хүнээс хоцормооргүй нэгдүгээрт хоёрдугаарт бас нөгөө нэг тэр хүний ямар үзэл бодолтой байгаад байна вэ? Энэ хүн маань юу уншиж судлаад ямар хүмүүс дагаад энэ хүн маань юу бодоод байгаа вэ гэдэг тэгээ тийм адилхан үзэл бодолтой тэр хүнийг ойлгохын тулд одоо нөхрөө ойлгохын тулд тэр уншиж байгаа дагж байгаа хүмүүсийн сонирхож бас дагаад сонсож хаяа тэгдэлтэй тэрнээс чи унш гэхээр уншдаг ч тийм байх. Тэгэх юм бол хүнийг нөгөө шууд өөрийгөө хамгаалах механизм руу шилжүүлж байгаа байхгүй тий. Чи одоо надад ингэж хэлдэг юм бэ? Тий.
яхаараа би чиний хэлсэн юм уушх хэвээр. Чи намайг энийг мэдэхгүй гэж бодож байгаа юм уу? Гэт хүн өөрийгөө шууд хамгаалаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр зүгээр л чи өөрөө хажууд нь энэ хүнээс бол маш их тийм итгэл нөгөө нэг дээрээс нэм хүлээцтэй байдлыг шаарддаг тий. Зүгээр л хүн болох хэвээр цагтаа л болдог. Тэр хүн үнэхээр хүсвэл хизээ нэгэн цаг тэр босоод өөрийнхөө төлөө тэр ном унших тийм үү, хийх ёстой зүйлээ байт юм уу, хийх л байхгүй тий. Тэгэхээр хамтрагч чинь ямар чи одоо хамтрагчтай сайжруулмаар байна гэж бодъё л да тий. Та хоёр одоо оюун санааны хувьд өөр байгаад байна. Энийг нэг нөхрөө одоо сайжруулчих юмсан гэж бодж ивэл өөрөө л сайжрах хэрэгтэй. Тий, үлгэр жишээ болох хэрэгтэй. Өөрөө л үлгэр жишээ болох хэрэгтэй. Тэрэн дээр жоохон дэлгэрүүлээд ярьж байна. Тий, надад бол одоо тэр нэгээ дэмжинэ гэдэг нь өөрөө зөвхөн хийх юмыг дэмжиж байх та биш. Хийж байгаа юмыг давхар сонирхох. Тэр бас аюул тум дэмжлэг болдог юм шиг санагддаг. Чи би саяхан YouTube дээр чиний үздэг Ана Бэйн подкастын нэг дугаарыг үзсэн байхгүй тий. Зүгээр эхнэр маань юу үзэж байна тий. Юу сонирхож байна. Тэрийг би бас ойлголттой болмоор шүү дээ. Чинийг юм яриад Ана Бэй тий Elegant Ladies гэх нэг юм ингээд үзээд байхад би тэр талаар огт мэдлэхгүй яваад байвал бас айгүй санагдсан байхгүй. Тэгэхээр нэгнийхээ сонирхож байгаа зүйлийг давхар сонирхох нь өөрөө айгүй тун дэмжлэг болдог. Тэгжээж яд зүв сонсч сурдаг ч юм уу тий. Эсвэл ямар нэгэн байдлаар чи тэр талаар ярихад би тэр чинь хүнээр тэгсэн билээ тэгээ ярихаар мэдээж чи амар баярлна өстэй тий. Чи амар нэгэнд айгүй тийм attractive байхад бас айгүй нөлөөлдөг. Бас тийм тий. Тэгэхээр тэр бол айгүй тун дэмжлэг болж байгаа юм шиг. Тэгээ нэгдүгээрт миний ойлгож байгаагаар бол нэг дэмжих ихний ялах нь өөрөө тэр хүний сонирхож байгаа зүйлийг сонирхох. Хоёрдугаарт мэдээж тухайн сонирхож байгаа зүйлтэй холбоотой тэр хүний сонирхож байгаа зүйлтэй холбоотой бусад өөрийн талаас хангаж чадах зүйлсийг хангах. Одоо чинь ихнэр нь ингээд зүгийн үржүүлдэг тийм сонирхолтой байл та. Тэ. Тэгвэл ихнэртэй гадуур явж байгаа нэг зүгний тухай номч мовчаа зүгээр тавьчих л та. Тийм. Тэр чинь аюул тав спорт болж байгаа юм тийм. Тэр чинь яг үнэхэрийн тэр сонирхол хоббиг нь мэдээд байгаа учраас тэрийг бэлгэлж явах гэж зөвхөн яваа байхгүй тийм. Гэтэл зүгээс сонирхож байгаа хүнд хоолны ном авчирч өгөөд тэгвэл сонирхстой. Тийм. Гой хоол ихмээр байгаа юм. Тийм. Хоол хийгээд тэгс нөгөөдг нь ямар ч хоолыг сонирхолгүй хүн байж болно шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө талаараа сөргөөр нөлөөлчихөж байгаа байхгүй. Тэгээд тэр юу бол амар чухал л да. Үлгэр жишээ болох нь өөр амар чухал л да. Тэ. За мэдээж эмэгтэй хүн болгоны хамгийн их байдал гэдэг зүйл нь хамгийн их надад тулгардаг асуудал мэдээж жин. Яа. Мэдээж хүүхд гаргаж байгаа. Тийм болохоор жин амар өөрчлөгдөж байгаа. Бие албар өөрчлөгдөж байгаа. Гэтэл эрэгтэй хүн нөгөө талд нь мэдээж эрэгтэй хүн их нэрээ гой бэлтий байлгамаар л байгаа шүү дээ тий. Тэгснээ эхнэрийн хүүхд гаргасны дараа тий фитнес ирэх авчиж өгөөд байл амар тэнэгстэй. Тэгэхээр тийм биш харин нөгөө талд нь нөхөр нь өөрөө жишээ болоод нөхөр нь өөрөө бие албараа гоё хөгжүүлээд нөхөр нь өөрөө дасгал хөдөлгөөн хийгээд тий эрүүл хооллоод ирж байгаа тэр үлгэр жишээ нь өөрөө айгүй сайнаар нөлөөлөх байхгүй тий нөгөө талаараа их нэртэй пуш хийхгүйгээр өөрөөр хэлбэл тэр позишнд тэр үед яаж ийн гэхээр эрэгтэй хүн өөрийгөө лид хийх систем гэдгийг ойлгоод тий эрэгтэй хүн ч гэсэн ялгаагүй л тий үлгэр жишээ болно гэдэг чинь өөрөө зүгээр нэг үлгэр жишээ болоод харуулхтаа биш удирдах байгаа урд нь ороод алхаж байгаа тий манлайлж байгаа хэлбэр байхгүй тий тэр бол айгүй зөв спорт бас зөв чаленж болж байгаа юм л да айгүй сайн өөрийнхөө үлгэр жишээ болж байгаагаараа сорж ийн гэсэн үг шүү дээ. Сэний нэг жин гэд ярьсан чи амар инээстэй би бол угаасаа амар ядраатай байсгээл жингийн асуудалд ордог хүн угаасаа ороод гараад гэдэг амар ядраа. Гэхдээ нөгөө нэг чи одоо тураач гэд нөхөр тэгж хэлэх юм бол тэр чинь эмэгтэй хүний сэтгэлээс бол гарахгүй нэг тийм зүйл юм шиг байгаа юм л та тий. Тэгээ азар чи надад хэлж байгаа юм амар сайн хэрэг. Хэдийгээр тэгсэн байсан бол тэр бол нөгөө зүрх сэтгэлээс гарахгүй амар хэцүү. Жишээ нь босод хүмүүс тэгж хэлээд сэтгэл өвдөгдөг ч гэсэндээ зүгээр нөхөр нь ч юм уу тэгж хэлээд одоо чи дасгалд яваа. Тэгээ би чамайг одоо дасгалжуулагч аваад өгье. Тэгээд өгье. Ингээд өгье гэдэг ах юм бол би энэ хүн таалагдахгүй байгаа юм байна. Тэгээ энэ хүн намайг өөрчлөмөр байгаа юм байна. Тэ гээ нөгөө эмэгтэй чинь эргүүлээд өөртөө бурууг өгөөд гуниглаа готраад нөгөө тус олохоосаа илүү ус олчиж байгаа байхгүй. Тэ тийм болохоор зүгээр л тэр хүнийг өөрөө өөрчлөлтөд ямар нэгэн малхан нийтлэн хүлээцтэй хандаа гэдэг чинь бас энэ гарч ирэл байгаа байхгүй. Харин яг одоо хоёлын ер нь юу хэрэгжүүлдэг вэ? Тэ одоо хоёлын яаж бинийг дэмжиж бас сордог вэ гэдэг талаараа яруу сонирхолтой болоо гэж бодож байна л да. Миний бодлоор бол
хамгийн чухал одоо нэгийг дэмжиж явах үеийн хамгийн чухал нэг зүйл нь миний бодлоор төвчээр гэдэг юм шиг. Төвчээр гэхээс илүүтэйгээр хүлээстэй байдал. Тэ? Тэгээд тухайн хүнийг ойлгож байгаа байдал. Хүн болгон шууд л юу хийх юм тий хаашаа явж байгаа. Тий мэддгүй шүү дээ угаасаа. Юу хийж байгаагаа мэдгүйгээр янз юм хийдэг оролддог тий. Тэгжээж нэг хүссэн зүйлдээ хүрч байгаа шүү дээ. Тэгээ нэг хүсэж байгаа хамгийн их хийхийг хүсэж байгаа зүйлээ барьж аваад нэг төлөө хүн явдаг шүү дээ. Шууд тэгж чаддаг юм чинь. Тэгэхээр тэр хүртэлх тэр олон шат дараалал янз бүрийн чиглэлийг өөрчилж байгаа өөр маршрутаар явж байгаа тий. Тэр үед нь бидээ аягуулсан хүлээцтэй хандаж тий унахт нь босохт нь сайн дэмжиж явах хэрэгтэй юм шиг санагддаг л да. Тийш дээ нөгөө нэг яг алдаа оноо тий унаад босохт нь одоо дэмжихтэй хэцүү байгаа үед нь бас хамтдаа тэр зовлон шаналлыг хуваалцах гэдэг чинь хосороо хамтдаа байгаагийн угаасаа хамгийн том давуу тал шүү дээ тий. Би ч гэсэндээ одоо яг харилцааны коучээр сураад ингээд төслөө чиглэлээ 2 удаа өөрчилсөн байдаг байхгүй юу. Тэгээд яг тэр үед нь бол ингээд чиглэлээ өөрчлөөд өөр мэргэжил сонгож байхдаа болохоор амар юм бүтлгүүдж байгаа юм шиг санагдаж шүү дээ. Энэ л яг миний зам мөн гэж явж байгаа л чиглэлээ өөрчлөх болгонгууд нөө гээл тий. Тэр үед нь ууг нь бол одоо ингээд эргцүүлэн тунгаагаад энэ болж гинөө болохгүй байх уу гэд тий. Тэг шинээр өөр зүйл олж хараад сайжирсан юм шүү дээ. Тэгэл явж байгаад хүн эргцүүлж тунгаах үедээ энэ юу вэ? Амжилттай бүтлгүүтэл байсан юм гэдгийг хүн олж харсан шүү дээ. Тий. Жишээ нь хүн одоо хүний ингээд хүрч байгаа юм болгон ч өөрөө бүтлгүүтэл дахиад цаашаа явбал тэр болгоно өөрөө амжилттай бүтлгүүтэл болж байгаа шүү дээ. Яг тэр яг унтсан байгаа үедээ хүн хизээж тэрийг амжилттай бүтлгүүтчлээ шүү гэж хизээж бодож чаддгүй юм байлээ тий. Тэр үед нь л нөгөө хань ижлийн ч юм уу хажууд байгаа хүний тус дэмжлэг амар хэрэгтэй бидийн юм шиг санагдсан л да. Тэгээд нөгөө нэг өмнөр бас ярьсан шүү сая нөгөө хүлээцтэй байх тэр хүндээ итгэх гэл тий. Тэр хүлээцтэй байна гэдэг чинь итгэж байгаа гэсэн үг байхгүй тий. Энэ маань зүгээрээ энэ хүний маань явж байгаа зам зөв шүү итгэж байгаа учраас тэр гарч ирж байгаа тий сорилт даваануудад хүлээцтэй хандаж чадж байгаа хамтдаа хүлээцтэй хандаж чадж байгаа санагдтал та. Тэгээд одоо нэг коучингийн програм дээр ч юм уу ярьдаг нэг зүйл байдیں۔ Take action гэдэг байхгүй. Хүн ямар нэгэн үйлдэл хий. Тэгээд за одоо нэг сургууль сурлаа гэж бодъё. Эсвэл одоо нэг ажил эхлүүлээ гэж бодъё. Тэгээд ганцхан үйлдэл хийхийн цаатал дотор нь ингээд 5 ангилагдчихэдэг байхгүй. 5 үе шаттай байдаг. Тэр нь одоо нэгдүгээр болохоор тэр зүйлээ сурах, хоёрдугаар тэр сурсан зүйлээ турших, гуравдугаар угаасаа struggle хийн буюу одоо юм угаасаа бүтлгүүт нь унана. Тийм бүтлгүүт нь унана одоо сорилтууд гарч ирнэ гэсэн үг. Тэрийг даваад гарахаар одоо нөгөө нэг гүйцэтгэл чинь сайжирна гэсэн үг. Тийм сурлаа, туршчлаа, тэгээд туршаад чи баахан алдаад бүтлгүүтээ сорилт даваанууд яваад тэрний дараа одоо чиний гүйцэтгэл чинь сайжраад тэгээд 5 дахь үе шатна болохоро одоо нөгөө нэг цэцэглээ сайжраад бүр нөгөө хүсэж байгаа чиний тэр юмдаа хүрч амжилтандаа хүрнэ. Амжилтандаа одоо чиний бодоод байгаа зориод байгаа газар гой хүрчлээ гэсэн үг байхгүй. Тэр хүртэл нь хүн төвчээртэй байна гэж чинь хүнээс бас айгүй хөтөн тэр хүний нөгөө хүнийхээ бас сэтгэлийг даанагдаж айгүй чухал юм байгаа байхгүй. Гэтэл дүнгийн сурлаа бүх юм болчлаа гэсэн үг бас биш. Тэгээд нөгөө нэг яг дундлын тэр үе шатан дээр гарч бид нэр хаана бүдэрч унаад идэг вэ гэхээр дунд нь нөгөө struggle буюу тэгээд даваа нохч гараал ирэнгууд ингээл болсонгүй бүтлгүүчлээ байлээ гэжтэй. Тэгээд тэрний дараа тэр болгоноос чинь сурч иж дараагийн тэр гүйцэтгэл сайн байна гэдгийг ойлгохгүй байгаа юм шиг л идэг л да. Тэгэхээр хань ижил чинь ч юм уу ямар нэгэн зүйл оролдоод эхлүүлж байгаа үед энэ ганцхан үйлдлийн цаана энэ хүн чинь ийм олон 5 уушдаар явж байгаа юм чинь тэрийг ойлгочдөг мэдчихдэг байх юм бол нэгийг илүү сайн одоо дэмжиж тийм бас нэг одоо сорилт хийх үед нь сайн сорилт хийж чаддаг болтой юм шиг санагдсан л да. Тийм. Тэр чинь бол юм дээр ч гэсэн ажил дээр ч гэсэн амар тэр үл анзаардаг шүү дээ. Одоо чи миний бодит жишээ шүү дээ. Би сая Amazon дээр бүтэн 1 жил хүмүүс одоо нэг том машин ажилласан шүү дээ. Гэтэл мэдээж эхлээд ингээл юу ч ойлгохгүй эхлүүлж байгаа. Тэгэл яваал энэ бол бүр аим харанхуй тийм. Энэ бол бүр бүтлгүү төгөлтэй. Тэгтээ эндээс эцсийн дүндээ маш их зүйл сурсан байгаа байхгүй. Бүтэн 1 жил том машин явуулаад Amazon яаж ажилтгийг сураад том машин гэж юу вэ? Ямар бизнес үүдгийг ямар дотор нь юу гэдгийг тийм машины талаараа мэдлээ, жолоочхон талаар мэдлээ. Тухайн хийж байгаа ажлынхаа талаар ойлголцтой боллоо тий. Тэг бүтэн жилийн дараа за энэ бол цаашдаа явж болохгүй юм байна. Гэхдээ яа тийм болохоор одоо энэ болий гэд бүтэн жил хийчихэд болж байгаа шүү дээ. Гэтэл хамгийн чухал надад тухайн үед одоо ч гэсэн одоо тэгтэл би яаж ин
том машиныг өөр зүйл дээр, өөр бизнес дээр хэрэгж болж шít. Сурсан зүйлээ ашиглаад цааш нь ингээд үүдэр шиг явуулж байна шít. Гэтэл би жил яваад бүтлгүүтээд тэр үед чи заад чи надад болоо тий. Чи дэмжихгүй байсан бол би тэр зүгээр шууд 100% орхих байсан байхгүй. Хэрвээ 100% орхицсан байсан бол яг тэр нэг уналтан дээр орхиж байгаа биз. Яг уналтан дээр орхиод тэгээд тэр ингээд байхгүй болчихсон байхгүй. Гэтэл чи намайг дэмжижсэн учраас, чи надад итгэжсэн учраас би ч гэсэн өөртөө итгэж байгаа шүү дээ тэр үед чинь тий. За окей би тэгвэл энэ ингээд амжилттай бүтлгүүт боллоо. Тэгвэл эндээс сурсан зүйлээ дараачих юмд ашиглая гэдэг тий. Машинуудаа нэмж аваад тий. Өөрөө цаашдаа нэмж ажиллуулад өөр ажил байж болох юм байна гэдэг. Өөр ажил болоод тэгээ одоо ингээд явж байгаа том машин ажил айгүй хөрхөн айгүй сайн явж байгаа шүү дээ. Одоо л үр шинэ сайн болж байгаа. Одоо ингээд баг 2 жил болж шүү дээ. Тэгэхээр иймэрхүү маягаар яг тэр сайн тик акшн тим степсээр явж байгаа байхгүй. Тэр нөгөө нэг дэ итгэл хүлээцтэй байх айгүй чухал юм шиг. Хин нэг нь ямар нэг юм ихлүүлээд явж явах үед шууд л ингээд сайжчих биш. Тийм заавал энэ шиг үе шатуудаар явж байгаа шүү. Тэр үед нь би зөв спорт хийх хэрэгтэй шүү тий. Зөв чаленж хийх хэрэгтэй шүү тий. Одоо чи ингээл нэг юм миний нэг юм ажил хийж байгаа нэг гутарч байгаа үед байдаг шүү дээ. Яа энэ ста нэрээ яаж чигээд явахгүй маа тий. Гэл үнэхээр заримдаа бүр ингээл амар болчих үед байдаг тий. Байдаг тий. Тэг чи тэрэнд асуудаг шүү дээ. Чи ямар юм тий. Чи болмоор ээ нөө эсвэл чи цааш дөрвөлж хиймээр ээ нөө ямар чамд ямар юм аутком харагдаж байна гэл тийм гот би боож хүнчиж байхгүй л дээ. Тэг чи тэгвэл бити боожгоо гэж хэлэхгүйгээр тийм яг зөв. Асуулт хэлбэрээр ярилцж байгаа тий. Тэр үнэхээр хүний хүсэж байгаа. Гэтэл хүн өөрийнхөө хариултыг өөрөө мэдчихэдэг байхгүй юу тий. Яг зөв. Онцон бүтлгүүцээ явж авах үед нэрэл тийм заач болвол тийм эсвэл яс хэцүү вэ нөө тий. Зүг чи уусаа надад чинь бүтгэхгүй юм шүү гэдэг юм сөрөг мессеж өгөхтэй биш тий. Зүгээр ирээд яг жинкнээс нь ингээд тэр хүний өөрийнх нь аль үчи мэдээд байгаа зүйл асууж байгаа нь өөрөө айгуу гоё юм зүс борхолж байгаа юм л та. Гэхдээ нэг хоёлоо бас ярьдэн штэ. За чиг намайг эхнэрийн үеэр сонсомоор байна уу? Чин шудраг яг миний тий шүүмжлэлийг сонсомоор байна уу? Эсвэл зүгээр би чамаа коуч хийх үү яах вэ? Эсвэл консалтант хийх юм уу гэдэг. Эсвэл сэтгэлээ засуулмаар байна уу гэдэг. Бахан олон холбооруудаа гаргаж ирж байгаад асуухаар чи наваа нэг тэгдэ гэж зүгээр эхнэрийн үеэр сонсоод өгчихдээ ч юм уу тий. За эсвэл чи намаа нэг би нэг бодлоо зэгсэлмээр надаас нэг жоохон асуугаад сороод намаа нэг жоохон коуч хийгээд ирэх гэх тэгэхээр окей гэж би чамаас асуугаад ингээд нэг шийдэл хүрдэг тий. Тэгэхээр би чам нөгөө зөвлөгөө өгөхгүйгээр чамаа дэмжиж байгаа байхгүй тий. Бас л нөгөө нэг харилцсан бибнийг сонсох айгүй гарч ирдэг тий. Тэр нөгөө битэрийн ойлгосон айгүй сайн ойлгосон нэг зүйл нь хүн ярьж иж бодлоо зэгцэлдэг гэдэг айгүй сайн ойлгосон учраас хин нэг ярихт нь тий шүүмжилдэггүй ч юм уу хүлээстэй сонсч чаддаг ч юм уу тий. Тэр айгүй тус нэмэр болдог юм шиг. Тэгэнгүүт би ажил дээр болохгүй байгаа зүйлээ ганцаараа бодоод явах хэрэгтэй биш. Гаргаад ингээд ярилцж явах үедээ гаргалгаагаа болж байгаа байхгүй. За тэгж болох юм шүү дээ. Тэрийг ингэж болох юм байна шүү дээ ч гэдэг юм уу та. Хөвчлэн бид нөгөө хин нэгэн маань ирээд нэг шаналж байгаа санаа зовж байгаа зүйлээ ярихаар бид нар шууд нөгөө зөвлөгөө өгөх амир юм дадалтай болсон байгаа гэдэг. Тэрнийхээ оронд хин нэгэн маань ирээд ярьж байгаа юм шүү. За би энэ хүн надад итгэж шүү дээ. Тийм болохоор энэ хүн би аюулгүй найдвартай орчин бүрдүүлж өгье гээд. Тэгээ дээрэс нь зөвлөгөө өгөхийнхөө оронд тэр хүнийг ингээд сонсоод өгөх нь тэр хүн нөгөө ярьж явах явцдаа өөрөө асуугаад байгаа асуултынхаа хариулт тэр шийдлүүдээ өөрөөсөө олж идэг. Тийм тэр нь болохоор нөгөө зөвлөгөө өгснөөс хэд дахин илүү шүү гэдгийг байнга санаад тэг өөрийгөө одоо зөвлөгөө өгөхгүй байх гэдэг дээр ингээд тасгалжуулах юм бол энэ одоо нөгөө харилцаанд орж байгаа тал тий хин хинд нь одоо маш юм гоё эрэг дулаахан уур амьсгал бол авчирч идэг. Тэгээ дараа нь ч гэсэндээ та тэр хүнээс буцаагаад тэр зүйлээ хүсээд авахд ч гэсэн тэр хүн чинь ойлгож танаас тийм гоё зүйл авцсан, тийм гоё мэдрэмж авцсан хүн чинь танд ч гэсэн эргүүлээд тэр нөгөө шүүмжлэлгүй найдвартай орчин тий. Тэгээ таныг өөрөө ингээд нөгөө асуултынхаа хариултыг олоод ингээд олох гээд ингээд ярьж явах үед чинь таныг сатааруулаад одоо нөгөө саад хийгээл яриад байхгүй байна. Тэгэхээр бид нөгөө хин нь тэгж өөрөө дахиад тасгалжуулах нь бас харилцаанд аягүй чухал гэдэм билээ. Өнөөдрийнхөө подкастыг сайхан базаа дуусгах байраа нэлээд ярьчлаа гэж бодож байна л да. Тэгээ яриа. За хоёлаа юу ярьсан бэ гэхээр нэгдүгээрт хэдийгээр бид нэг гэр бүлчгсэн тус тустай хувь хүмүүс шүү гэдгийг мартахгүй байх. Тэр чинь нөгөө нэг би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг мэдэх, би өөрөө юу хийж байгаа, яах гэж байгаа мэдчихэж шүү дээ хувь хүний хувьд тий. Тэнгүүд одоо нөхөр гэх юм уу миний харин зүгээс бас өөрийнхөө яах гэж байгааг мэдээд тэгээд хоёулаа хамтдаа тэрийг нэгдсэн нэг ойлголттой харж байгаа. Энэ маань ингэж байгаа шүү
гэдгийг харилцан бие биендээ ойлгоцсон байх нь бас миний бас үүрэг маань үүрэг байгаа байхгүй. Өөрийгөө чамд ойлгуулах нь миний бас үүрэг байгаа. Яг зөв. Тэ? Яг зөв. Тэгээд хоёрдугаарт хэдийгээр хэдийгээр хов хүн ч гэсэн эсрэгээрээ нэг гэр бүл шүү. Тийм болохоор тусдаа хийж байгаа зүйлс нь ямар нэгэн байдлаар тухайн гэр бүлийг эндээс тэнд авч гарч байгаа шүү. Тийм shared value үүсгэж байгаа шүү гэдгээ ерөөсөө мартахгүй байх. Тий, яг зөв. Одоо жишээ нь би ингээл гэр гівэл харилцааны подкаст хийгээд ингээл энэ манай гэр бүлд бас ямар бенефиттэй юм бэ те гэдэг ч юм уу те. Тэрийг бас ингээд нөгөө хүндээ ойлгуулах нь бас аягүй чухал. Яг зөв. Яг зөв. 3 дугаарт бол яаж зөв дэмжиж зөв сорж явах вэ? Зөв дэмжинэ гэхээр нөгөө минийэр бас хэлжсэн шүү дээ. Нэг нэгнийхээ сонирхлыг бас давхар мэддэг байх тийм. Одоо жишээлбэл би нөхрийнхөө одоо уншдаг номнуудыг хаяа нэг сөхөж хараад энэ маань ямар үзэл бодолтой байгаад байна гэдгийг нэг тодорхой ойлголттой болчих ч юм уу тий. Одоо сакс сонирхдаг байвал саксыг нэг жоохон сонирхчдаг ч юм уу тий. Тэгэхгүй нэг саксчны нэр нь мэдчихдэг ч юм уу тий. Их мэдчихэн. Тэр нь бас өөрөө зөв сорилт тий. Дэмжих бас нөгөө манлайлаад өөрөө үлгэр жишээ болоод тий. Чи одоо ном уншаач гэж хэлхийнхээ оронд өөрөө ном уншиж л үзүүлэх. Тэгжээж тэр чи илүү чанд үр дүнтэй. Чи ном уншаач гэвэл би ном уншихгүй байхаар яагаад байгаа юм бэ гэд хүнд одоо нөгөө юм өөрийгөө шууд хамгаалах тийм юм үсгчдэг байхгүй юу тий. Тэгэхээр тэгүүлэхгүй тулд өөрөө зөвхөн манлайлаад үлгэр жишээ болоод тэр хүндээ нөлөөлөл үзүүлнэ. Тэр нь илүү одоо юм зөв сорилт болчихж байгаа тий. Нэгнийгээ сорих боломж. Тий. Тэгээд сүүлийн үед 4-р тойлог ярьсан юм гэвэл хин хинийгээ хийж байгаа зүйлс нь явж байгаа journey тий. Тэр замд нь хэрхэн яаж төвчөртэй байх вэ? Хүлээцтэй байх вэ гэдэг талаар ярьсан. Зөв. Тэрэн дээр бас нөгөө нэг нэмж хэлэхэд бид нар чинь нөгөө итгэж байгаа учраас тийм энэ маань болно доо чадна да тий тэр хүн энэ хүн яагаад энийг хийж байгаа вэ гэдгийг ойлгох учраас тэр хүндээ итгэж байгаа шүү дээ тий. Тэгээ итгэж байгаа учраас илүү хүлээцтэй дэмжиж бас чадчих байгаа байхгүй юу. Итгэл байхгүй байх юм бол тэр чинь яаж тэнд хүлээцтэй байгаа л төвчээртэй хандаал тий унж босоход нь хамтдаа байж чадах тий. Тэр итгэл мэдээж хэрэг аягүй чухал бас байгаа даа тэрэн дээр. Тэгээ нөгөө талд нь бас хайж байгаа вэ гэдгийг нөхөртөө бас ойлгуулах нь дахиад чухал байгаа тий. Тэгэхээр тэрнээс өмнө та өөрийгөө ойлгоцсон байх нь бас аягүй чухал. Тий. Тэгээд за энийг л ингээл дэмжих хэвээр сорхол хэвээр гээд хаас гадна тэр хүн чинь бас буруу замаар будаа тавил яах юм. Тийш үү. Тэр үед нь та тэр хүнд зөв одоо фидбек өгж байгаа ч өөрөө бас сорилт байхгүй юу. Тэгэхээр дахиад тэр хүнд зөв одоо фидбек өгөхийн тулд тэр хүнээсээ асууж сонирхоод юун дээр алдчихин хамтдаа тэр хүнийхээ journey бас юу яаж байгаа байхгүй юу. Эргцүүлэн тунгаах. Яг зөв эргцүүлэн тунгаах. Үйлдэлүүдийг бас хийх нь энэ дээр нөгөө нэг хүлээцтэй байх уу, зөв замаар яваад байна уу, буруу замаар яваад байна уу, тэ одоо зөв энерги зөв зүйлдээ зарцуулж гинүү гэдгээ эргцүүлэн тунгаах энэ чинь бас аюул чухал байгаад байт юм а тий. Тэгээд нөгөө харийнхаа нэмж хэлмээр байгаа зүйл нь тэр take action буюу тэ нэг үйлдэлийн арталт тэ 5 үе шатуудыг туулж идэг учраас struggle хийж яхад нь тий тэр үед нь хамгийн хэцүү байдаг учраас тий хамгийн тэр struggle ч өөрөө дундх үе шат гэж хэлсэн шүү дээ тий. Тийм болохоор тэр уналтынхаа үед нь хэрхэн дэмждэг, яаж дэмжих үү, би чамайг яаж дэмжиж болох вэ гэдгээ бас нөхрөөсөө ч юм уу одоо амтрагчаас асуучих нь аюу зү. Тэр хүн чинь өөрөө яаж дэмжүүлмээр байгаагаа өөрөө мэдчихэдэг байхгүй. Тэгэхээр би энэ хүнийг дэмжиж за одоо тест ингээл гоё үг хэлчихээс ингээл магтчихээ тэгвэл болоо гэдэг ойлголт байхгүй. Тэ? Тэгхийн бол нөгөө чи өөрийнхөө хүсэж байгаагаар тэр хүнийг дэмжиж байгаа байхгүй тий. Тхийн тулд зөв дэмжихийн тулд тэр хүнээсээ агуу асуул аюу зүгээр болвол асуул зүгээр. Чамайг хэцүү байгаа үед хайр яаж дэмжих вэ? Юм асууж явах юм уу? Урмын үг хэлж явах юм уу? Аль нь зөв юм бэ гэд тэрийгээ хоёр хоорондоо мэдчих юм бол харилцаа чинь бас ингээд илүү гоё болоод явах боломжтой тий. Тэгээд хоёлаа хамтдаа өсөж хөгжөөд гэр бүлээ гоё аваад явах боломж бол үсэх юм байна гэж бодож байна тий. Тэглээ хаа. За битүүрийн хамтдаа хийсэн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Гэр гийн харилцааны тухай подкастын маань сонсоод харилцаагаа эрүүлэх алхам хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд мэдээж хэрэг та бүхэн маань таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй, комент үлдээгээрэй. Subscribe хийхээ мартаваа гэж танаасаа хүсье. Эх 7 хоногт миний соло дугаараар уулзлаа. Түр баяртай.